Манай Монголын улс төр улам сонирхолтой болоод байна. Төрийн ордонд төв хороо засгийн газар нь илтгэл тавиад, төмний өмнө төрийн дайсан тулг гишүүн илтгэл тавиад. Энэ хоёрын яриаг нийлүүлээд сонсохоор эвийн цавуу нийлсэн мэт эвлүүлэг монтаж хэрэггүй хэрүүл босоод ирж байх шиг. Энэ хооронд нь цөмийн хаягдлыг юу яах тухай хуулийг ердөө 2 цагийн дотор юу яангуудаа дарагдаа өргөн барьчих байх шиг. Энэ бүхнийг харахад Монголын төр бүр мөсөн сэхэл авахгүйгээр нэг мөр дампуурсан эс бөгөөс санаатаагаар ингэж ард олны толгойд ачаалал өгч самууруулж байгаад өөрсөдөө хэрэгтэй юунуудаа юу яах гэсэн арга мэх яваад байгаа болж таарна. Ер нь бол хожоон бантан гэж хум ямар юм байдгийг бэ гэдэг сүүлийн хэд хоногт ёстой хангалттай харж байна. Улсын ерөнхийлөгч нь ард өмнөхөө өмчиг нэг хүнд чи авбал аваа гэд хэлцгэлгэн улсын хурлын гишүүн тэрийг битгий сонгороо энийг бүү дугуулаарэ гэж хэлж байна л гин. Улсын хурл нь болохоор таалагдахгүй асуудал дээр тараад явчихдаг гин. Түүнд нь баярлаад үлдсэн ч бас гараад явчихдаг гин. Хаврын синдром эхэлж байна да яалтчгүй. Харьцал хөдлөх гээд ядаж байхад сонгуул бас давтчихад ичээнээсээ гарсан нэр дэвшгийг горлгосож толгой эргүүлж элдв юм ярьцаагаад галзуурахад ганц хуруу дутуу Монгол минь үү бужигнцгааж л байна да.